Ах эгчнээ, бид та бүхнийг залуучуудад зориулсан дэлхийд даяарх онцгой цуглалтанд тавтай морилно гэж урьж байна. Энэ цуглалтыг Юта мужийн Солт Лейк хотын Табернаклаас шууд дамжуулж байгаа билээ. Би Ютагийн Polarsville ганц бие залуучуудын ганцны ерөнхийлөгч Warren Broadbent байна. Энэ үдэш 70 ерөнхийлөгчийн зөвлөлийн чуулгач Lynn Robbins удирдсан бөгөөд түүнтэй Robbins-ыг хамт байгаад бид талархаж байна. Мөн энэ үдэш үг хэлэх ахлагч Робсыг хөтөлбөрийнхөө төгсгөл танилцуулах болно. Бид орон нутаг дахь бүсийн далууд болон залуучуудын ганцны ерөнхийлөгчд мөн ерөнхийлөгч Бөөртний ихнэр халамжийн нийгмийн ерөнхийлөгч Сүмийн боловсролын удирдах зөвлөлийн гишүүн Линда Бөөртн эгч болон Сүмийн боловсролын систем ба шашны институт семинарын захирлууд эхнэрүүдтэйгээ хамт энд байгааг танилцуулахдаа баяртай байна. Найрал дууч болон цугласалд хамтдаа 89 дугаар дуулал The Lord is my light дэг дууснаар энэхүү ойрын цуглалтыг эхлүүлнэ. Хөгжим удирдах байгаа Karen Child, төгөлдөр хуурч Bonnie Goodleaf эгч нарт талархал илэрхийлье. Дуудлын дараа Rihanna Barwick нээлтийн зардлыг хэлнэ.
Хааш тэнгэрлэг эцэг минь бид энэ үдэш табернакл болон дэлхий даяар хамтдаа цуглаж ахлагч Робинсон хэлхийг сонсох боломжтой байгаадаа баяртай байна. Биднээс амьдралдаа хэрэгжүүлээсэ гэж хүссэн түүний хэлэх үгсийг зүрх сэтгэлдээ нээн сонсоход туслаач. Ариун сүнсийг мэдэрч тэдгээр зүйлийг хэрэгжүүлэхэд бидэнд туслаач. Эцэг минь бидний гэртээ аюулгүй байцахад туслаарай. Мөн өнөөдөр шинжилсэн гэрээгээ 7 хоногийн турш сахихад бидэнд туслаач. Эцэг минь бид тань маш их хайртай. Энэ бүхнийг би Иесус Христийн нэрээр хэллээ. Амен. Энэ орой Логоны шашны институтийн найрал дуучид бидэнтэй хамт байгаа бөгөөд The Was Witnessed in the Morning Sky дуулыг дуулнаа. Тэднийг Эрик С. Стаффер удирдах Табернаклийн төгөлдөр хуурч Бонни Гүдлиф хөгжим тоглоно. Онцгой хөгжмийн дараа бид ахлагч Робинсийн үгийг сонсох болно. Ахлагч Робинсыг үг хэлснээр дараа найрал дуучид Faith in the Every Footstep дуулыг дуулж J. Niles Сайлманд удирдана. Mafo to Folly хаалтын залбирлыг хэлнэ. Одоо надад энэ үгийг хэлэгчдийг танилцуулах завшаан гарч байна. Ахлагч Лин Робинс 2014 оны 4-р сарын 5-нд Далайн ерөнхийлөгчийн зөвлөлд дэмжигдэн батлагдсан. Тэрээр Далайн 2-р чуулганд 3 жил үйлчилснээр дараа 2000 оны 4-р сард Далайн 1-р чуулгын гишүүн болжээ. Тэр Өмнөд Америкийн Өмнөд бүс, Төв Америкийн бүс ба Хойд Америкийн баруун бүсэд ерөнхийлөгчөөр үйлчилж байв. Ахлагч Лин Г. Робинс Аргентины хойд номлол бүрэн цагийн номлолоор мөн Уругвайн Монтевидео номлолын ерөнхийлөгчөөр тус үйлчилсэн байна. Ажил мэргэжлийн хувьд ахлагч Робинс нь Франклин Квистиг, хожим нь Франкли Кови болсон үүсгэн байгуулагчдын нэг юм а. Тэрээр 1994 онд Уругвайн Монтевидео номлолыг удирдахаар дуудагдхдаа энэ ажлыг орхижээ. Лонд Грант Робинс Ютагийн Сперлвилд өссөн. Тэрээр Жен Нилсентэй гэрлэж 7 хүүхэд 17 ач зээтэй болсон. In the morning sky an angel
Ямар гайхалтай хоор дүүэ. Та бүхэн маш их баярлалаа. Мөн ерөнхийлөгч Broadband намайг танилцуулсан маш их баярлалаа. Мөн бид нар өнөөдөр орой Тэнгэрлэг эцгийн сүнс биднэр дээр байхад залбирсан баярлалаа. Ах эгч нараа залуучуудад зориулсан дэлхийд даяарх энэхүү онцгой цуглаалтанд тавтаа морилно. Би энэ жил семинар төгсөгчдийг онцгойлон урьж байна. Энэ бол магтууштай амжилт бөгөөд их эзэнд итгэх итгэл, түүний хайрлах хайрын тань илэрхийлэл юм. Би та бүхнийг энд ирсэн олон хүний жишээг дагаж сүнслэгээр суралцах үйл явцаа орон нутгийнхаа шашны институтад эсвэл сүмийн их сургууль өргөжлүүлэхэд урьж байна. Та нар амьдралдаа чухал шийдвэр гаргах үедээ өдөрдмж хүлээн авахын зэрэгцээ амьдралтаа нь тун их нөлөөлөх хүмүүстэй уулзах болно гэдгийг би амлаж байна. Өнөөдөр та нар их эзэн Иесус Христ болон түүний сайн мэдээний талаарх миний гэрчлэлийг болон би мэднэ гэсэн хэлгийг маань сонсох болно. Тэр бол Бурхны хүү, дэлхийн гитэлгэгч ба аврагч бөгөөд түүний сайн мэдээ үнэн гэдгийг хэрхэн мэдэж авснаа та нарт ойлгуулахыг би хүсэж байна. Мөн би их эзэн Иесус Христ ба түүний сайн мэдээний талаар таны гэрчил бодож байгаагаас чинь илүү хүчтэй гэдгийг олж нээхэд та нарт туслахыг хүсэж байна. Би та бүхнийг дотроо өөртөө үнэлгээ өгөхийг хүсэж байна. Дэлгэцэн дээр шугамыг хараад энэхүү итгэлийн шугамн дээр өөрсдийнхөө гэрчлэлд оноо өг. Шугамын доод таал бурхангийн үзэлтэн байна. Бурхангийн үзэлтэн тэг оноо өгье. Хэмжүүрийн хамгийн дээд талд 19 оноо байна. Энэ нь Иесус Христ ба түүний сайн мэдээний талаар төгс мэдлэгтэй гэсэн үг. Та нар өөрсдөө шугамн дээр хаан тавих вэ? Би та нарын олонхыг өөрсөддөө өгвөл зохих онооноос доогуур оноо өгнө гэж таамаглаж байна. Та нар өөрсөддөө өгсөн оноогоо санаж байгаад энэ танилцуулгын турш бидний гэрчлэлийг хүчрхэгжүүл итгэлээ өсгөн нэмэгдүүлэхэд туслах олон арга зам байдгийг болон арга зам тус бүр итгэлийн шугамн дээр биднийг дээш ахихад мөн илүү агуу амар амгалан аж аргалын эдлэхэд хэрхэн тусалдаг болохыг авч хэлэлцэнгээ уг оноо нэмэгдэх хэсгийг хараарай. Аалмаа хүн бүрийг итгэлийн шугамн дээр урагшлан ихний алхмыг миний үгсийг туршин мөн итгэлийн жижиг хэсгийг ч гэсэн бодит болговол тийм ээ. Бүр та нарт итгэх хүслээр илүүнд байхгүй ч гэсэн хийхэд урьдаг. Дараах мэдээлэл нь хүслээ хөгжүүлэх эхний алхмыг хийхэд нь ухаалаг зүйл болохыг харуулдаг. 1623 онд Францын сууд ухаантай математик зохион бүтээгч Blaise Pascal төржээ. Түүний хийсэн нээлтүүдийн нэг нь хамгийн оновчтой шийдвэр гаргах логик арга буюу ухаалаг сонголт хийх онолын цаадах шинжлэх ухааныг тайлбарлахад математикийн магадлалын онол юм. Паскал шийдвэрийн онолоор амьдрал гэдэг тоглоомд хүн төрлөختөн хамгийн том мөрийтэй тоглоом болох бурхан оршдог эсвэл оршдгүй гэсэн сонголтоос зайлсхийж чадахгүй байгааг гярхаа ажиглажээ. Энэ зураглал дүрсэлснээр хүний амьдрал бүр онцгойлбол хүний мөнх амьдрал нь мөрий болж байдаг болохоор үүний Паскалийн мөрий гэж нэрлэх болсон байна. Багны гарчигт хоёр сонголт байна. Бурхан оршдог эсвэл оршдгүй. Мөрөнд нь бас хоёр сонголт байна. Би итгэхийг эсвэл итгэхгүй байхыг сонгож чадна. Гарч болох боломжит хувилбарууд. Хэрэв бурхан оршдог бөгөөд би итгэж үүний дагуу үйлдвэл мөнх амьдралыг өвлөж чадна. Хэрэв би итгэдэг боловч бурхан оршдоггүй бол би юу ч алдахгүй. Хэрэв би бурханд итгэдэггүй, мөн хүндэлдэггүй эсвэл дуулуургүй байдаг боловч тэр оршдог бол би мөнх амьдралыг алдна. Хэрэв би итгэдэггүй боловч бурхан оршдоггүй бол би юу ч хожихгүй. Паскалийн мөрөний хамгийн оновчтой шийдвэр бол бурхан оршдогт итгэх явдал бөгөөд тэр бүх зүйлээ алдаж юу ч хожихгүй учраас зөвхөн мундаг хүн л бурхан оршдоггүй хэмээн мөрийцэн гэж үздэг. Үрэлгэн хүүгийн хувьд тэр эд мөн баяс боломжоо алдаж буй хэрэг гэж үзэж болох бөгөөд энэ бол мөрийцэх зүйлтэй харьцуулахад өчүүхэн зүйл юм. Тэрээр ажлуудаа төр зуурл баясна. Төрөлгүй төгсгөл ирнэ. Тэрээр энэ амьдралдаа өөрийн үйлдэлүүдийн сүнсний сөрөг үр дагаврыг зайлшгүй эдэлж ёс бус явдал хизээч аж аргал байдаггүй гэдгийг мөн дараа нь шүүлтийн өдөр Бурхны өмнө түүний шүүлтүүд дагахыг хүлээх болно гэдгийг олж мэдэх үедээ наргиж цэнгэх мөрөөдөл нь аимшигтай зүйл болохыг мэдэх болно.
Цаг нь ирэхээр тэр сатаны нэрийн бүтээгдэхүүн болсон зугаа цэнгэлээр халахвчилсан зовлонд унсан гэдгээ мэдэх болно. Тиймээс чиний зүрхэн нүгэлтнүүд бүү атаархаг. Өрлөгөнхүү хоёр дахь боломж байсан үнэхээр сайхан хэрэг бөгөөд биднийг энэ сургалт зүрлэлээр сураасаа гэж аврагчийн хүсдэг агуу сургамжуудын нэг юм аа. Үр тарих ба суралцах эхлэх. Аалма дараагийн алхмыг ингэж дүрсэлдэг. Энэ хүслийг өөрсөдөө хөгжихийг би та нарт миний үгсийн нэгэн хэсгийг өөртөө байрлуулж чадхаар итгэлээ зөвшөөр. Эдүгээ би үгийг үртэй зүрлэх болно. Эдүгээ та нар зүр сэтгэлтэй нь үр суулгагдаж болохын тулд зай тавьж өг. Судруудад үгүйснээр суралцах үйл явц нь хоёр арга замаар явагдах ёстой. Мөн бүгдээр итгэлгүй байгаа учраас та нар хичээнгүүлэн эрэлхийлж мөн мэрэгэн ухааны үгсийг бие биендээ заах тун. Тийм ээ, мэрэгэн ухааны үгсийг шилдэг номнуудаас эрэлхийлэх тун та нар. Бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийлэх тун. Түүнчлэн сүнс хоёр сувгаар бидэн заадаг гэдгийг бид судруудаас суралцдаг. Тийм ээ, болгоох тун. Чамд ирж мөн зүр сэтгэл чинь орших, ариун сүнсээр оюун чинь мөн зүр сэтгэл чинь би чамд ярих болно. Эдүгээ болгоох тун. Энэ бол илчлэлтийн сүнс болоо. Суралцах аргууд ба сувгуудыг давхцуулах нь. Итгэлийн шугамыг эргэж харахаас өмнө би хоёр суралцах арга ба хоёр суралцах сувгийг харилцан холбоо тайлбарламаар байна. Эдгээрийн хооронд нь холбосноор итгэлийн шугам дээр бид хэрхэн ахиц гаргах ёстой шинэ ойлголтыг та нарт өгөх болно. Йозеф Смит судлахаар дамжуулан залбирлын талаас сурах үедээ харин та нарын хэн нэгэн нь мэрэгэн ухаанаар дутвал бүх хүнд өгөөмнөр буруу шаалгүй өгөгч бурхнаас тэгээд түнд өгөгдөх болно гэж Библиэс уншиж байсан. Йосеф итгэлийнхээ дагуу үйлдэж ариун цоорхоод очиж залбирх үедээ итгэлээр дамжуулан залбирлын талаас суралцсан юм. Зургийн дээд талд суралцах хоёр сувг болох оюун ухаан ба зүр сэтгэлийн харуулж байна. Бид судалж суралцахыг эрэлхийлэх үед би их эзэн сүнслэгээр өдөөгдсөн бодлуудаар дамжуулан бидний оюун ухаанд хандан ярьдаг. Судлах ба оюун ухаан гэсэн үгсийг харилцаа холбоог илэрхийлж бодол сонирхол мөн нягтлах, судлах, ирж хайх, эргцүүлэх, асуулт тавих ба тунгаан бодох зэрэг үгс байж болно. Сүнслэгээр өдөөгдсөн асуултууд нь хүнийг тунгаан бодоход хүргэдэг бол сүнсний нөлөөнд ор тунгаан бодох нь та нарыг суралцах дараагийн түвшинд буюу суралцах үйл явцыг зүр сэтгэлд холбох түвшинд аваачдаг. Та нар тунгаан бодох үедээ үрийг арчиж байдаг ба энэ нь соёолсноор та нарт сүнсээр өдөөгдсөн мэдрэмжүүд ирж эхэлдэг. Зүр сэтгэл юм уу сүнсээр өдөөгдсөн мэдрэмжүүд бодлыг итгэл болгон хувиргадаг. Аалма үнийг дараах байдлаар хэлсэн байдаг. Хэрв энэ нь үнэн үр эсвэл энэ нь сайн үр аваас хэрв та нар их эзний сүнсийг эсэргүүцэхээр итгэлгүй байдлаараа үүнийг та нар зайлуулахгүй аваас болгоох тун. Энэ нь та нарын цээжинд өсөж эхлэх болно. Мөн та нар эдгээр өсөлтийг мэдрээд та нар өөрсдөө энэ нь сайн үр өөрөөр хэлбэл өгөн сайн байх ёстой. Учир нь энэ нь бодголын минь тэлж эхлэв. Тийм ээ, энэ нь ойлголтыг минь гэгэрүүлж эхлэв. Тийм ээ, энэ нь надад амтд байх болж эхлэв хэмээн хэлж эхлэх болно. Бид ойлгох гэдэг үгийг ихэвчлэн оюун ухаантай холбодог боловч хэд хэдэн судар ойлголтыг зүр сэтгэлтэй холбосон байдаг. Жишээлбэл мөн тэдний зүр сэтгэл нээлттэй байж мөн тэд түүний залбирсан үгсийг зүр сэтгэлдээ ойлгосон болоо. Яаковын 1:5 дугаар шүлгийн талаар залуу Йосеф судрын ямар ч хэсэг энэ удаад надад тохиолдсноор илүү хүчтэйгээр хүмүүний зүрх сэтгэлд ирж байсан нь хизээч үгүй бүлгөө гэжээ. Эдгээр мэдрэмжийг мэдэрсэн Аалма эдүгэ болгоох тун. Энэ нь та нарын итгэлийг өсгөх босуу. Би та нарт хэлнэ. Тийм ээ. Гисэн хэдий ч энэ нь төгс мэдлэгт хүртэл ургаагүй буюу хэмээн хэлдэг. Энэ нь хараахан төгс мэдлэг болоогүй ч зүр сэтгэл маань үүний нөлөөг мэдэрснээр бидний итгэлийн шугамн дээр бас нэг алхам хийхэд сүнслэгээр урамшуулдаг. Энэ нь Йосефийг залбир гэсэн судрын урилгыг хүлээн зөвшөөрч үүний дагуу үйлдэхэд өдөөсөн юм. Тэр өөрийн итгэлийн сорилтын дараа хүртэл нэг ч гэрчийг хүлээн авахгүй байх байсан.
Итгэлээр суралцах нь мэдрэмж найдварынхаа дагуу үйлдэхийг шаарддаг. Аврагч хэрэв хэн нэг нь түүний хүслийг үйлдэхийг хүсэж байвал тэр нь энэ сургаал Бурханаас ирсэн үү? Эсвэл би өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ. Энэ шүлэгт аврагч үйлдэл нь итгэлийг мэдлэг болгон хувиргадаг гэдгийг заасан. Тэрээр үл итгэгчдийг та нар надад итгэхгүй байлаач тэдгээр ажлуудад итэг. Тэгвэл миний дотор эцгийн дотор би байгааг та нар мэдэж ойлгоно. Мэдих талаар Аалма хэлэхдээ мөн идүгэ болгоохтун та нар туршиж үтсэн мөн үрийг тарьсан учраас мөн өсөж мөн соёолж мөн ургаж эхэлсэн учраас та нар өрн сайн юм гэдгийг мэдэх учиртай. Мөн идүгэ болгоохтун та нарын мэдлэг төгсөө. Тийм ээ, та нарын мэдлэг тэр зүйлд төгс. Та нарын итгэл зогсон. Мөн энэ нь та нар мэддгийн учир мөн та нарын ойлго гэгэрүүлэгдэж эхэлдэг. Мөн та нарын оюун тэлж эхэлсэн гэжээ. Итгэлийнхээ дагуу үйлснээр та нар мэдлэгтэй болсон. Бид итгэлээр болон оюунаар суралцахтай холбоотой өгсөд төгс мэдлэгтэй болох залбирал, наманчлал, зан авираа өөрчлөх, дуулууртай байх, туршлагажих, амтлах зэрэг үгсийг нэмж болно. Аалма гэрлийг амтлах талаар ярихдаа амтлах гэдэг үйл үгийг маш өвөрмөц байдлаар ашигладаг анхааралтай сонсоорой. Тэгвэл энэ нь бодтой гэж юу? Би та нарт хэлнэ. Тийм ээ, учир нь энэ бол гэрэл. Мөн гэрэл болгон ямар боловч сайн. Учир нь энэ бол харагдах зүйл. Тиймийн тулд та нар энэ нь сайныг мэдэх ёстой. Мөн өдөгөө болгоохтун та нар энэ гэрлийг амталсны дараа мэдлэг тань төгсөө. Болгоохтун би та нарт хэлнэ. Үгүй. Бас та нар итгэлээ орхих ёсгүй. Учир нь та нар үрийг сайн эсхийг мэдхээр туршин үзэж болохын тулд зөвхөн үрийг тарихад л итгэлээ бодтой болгосон байдаг. Гэрлийг амталж мөн амтрахын идэх нь эсвэл өрсөлдөгөө сайн гэдгийг мэдэх нь та нарт тэр зүйлд төгс мэдлэгийг өгсөн. Уг гэрэл нь та нэг Иесус Христэд ирэхийг урьж гайхамшгүүдийг үйлдэх Бурхны хүч та нарын их эзэнд хөрвүүлж байна. Аалма цааш нь мөн болгоохтун мод ургаж эхлэхэд та нар хэлэх болно. Агуу халамжаар үүнийг арчилцгаая. Агуу шаргуу итгэл хийгээд төвчээрээр үүнийг хүссэн хүлээх аваас болгоохтун удахгүй та нар үүний жимсийг хамгийн эрхэм түүнийг түүх эсвэл амтлах болно хэмээн хэлсэн. Жимсийг амтлах нь итгэлээр болон зүрх сэтгэлээр суралцахыг хоорондын харилцааг ойлгоход бидэнд тусалдаг. Ингэснээр бид уг жимс нь үнэхээр амттай гэдгийг өөрсдөө олж мэддэг. Иесус Христийг дагаж мөн түүний хүслийн дагуу үйлдэх нь түүний цагаатгал ба сайн мэдээг хэд хэдэн арга зарвар амтлах боломжийг бидэнд олгодог. Үйл явцсан ихэнх үед бидний зүрх сэтгэл гүн нөлөөг мэдэрсэн. Одоо Аалмагийн дүрслэлснээр зүрх сэтгэл хүчит өөрчлөлт бий болж мөн сүнс бидний туршлага мэдлэгийг хөрвүүлэг болгож байна. Бид их эзэнд хөрвүүлэгдэх үедээ баптизм хүртэж ариун сүнсний бэлгийг хүлээн авах замаар аврагчийг дагдаг. Бид сайн мэдээний жимснүүдийг амталснаар адислал, баяр баясгал, ад жаргалыг мэдэрдэг бөгөөд лихан айдлаар үүнийг бусадтай хуваалцахыг хүсдэг. Мөн би түүний жимснээс хүртхийг сацуу. Энэ нь миний сэтгэлийг өвлөмж агуу баяраар дүүргэв. Иймийн тул гэр бүлийнхэн маань үүнээс түнчлэн хүртээсэй хэмээн би хүсч эхлэв. Би энэ нь бүхий л жимснээс дээгүүр дур булаан болохыг бибээр мэдсэний учир буюу их эзэнд хөрвүүлэгдэх гэдэг нь шууд утгаараа хүчрхэг өөрчлөлт буюу ариун сүнсний таталтанд автагдан эгэл хүнээ орхиж мөн их эзний Христийн цагаатгалаар гигантэн болж Иесус Христтэй адил болох өөрчлөлт юм. Илүү гүн утгаар нь авч үзвэл бид сүнслэгээр өсөж Христийн дүүрэн байдлын чанарын хэмжээнд хүртэл бидний хөрвүүлэг бүрэн болохгүй. Энэ нь түүний түүнд итгэх итгэл, мөн түүний ач ивэл буюу Тэнгэрлэг тусламжаар боломжтой болдог насан туршийн эрэл хайгуул, аялал бол байх болно. Аалмагийн дүрсэлсэн хортой урд дагавраас
үр дагавраас зайлсхийхийн тулд энэхүү насан туршийн хөрвүүлэг нь бидний зүгээс байнгын арчилгааг шаардна. Гэвч хэрэв та нар уг модонд хайн хандаж мөн үүний арчилгааны талаар ис бодвоос болгоохтун. Энэ нь үндэслэхгүй байх болно. Мөн нарны илч тусаж мөн түүнийг шарж төөнөхөд үндэсгүй учраас хатан хувхаарах болно. Иймийн тул та нар найдварын төгс гэрэлтэйгээр мөн Бурхныг болон бүх хүмүүний хайрыг агуулan Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой. Иймийн тул хэрв та нар урагш тэмүүлэн Христийн үгснээс зооглон мөн эцээ хүртэл төвчих аваас болгоохт эцгийн хэлсэн чинь та нарт мөнх амьдрал байх болно. Энэ хүчрхэг өөрчлөлт хөрвүүлгийг мэдрэх нь бидэнд асуулт байхгүй байна гэсэн үг биш юм. Гэсэн хэдиж гэрлийг амтсны дараа гарах альва асуултууд нь бидний өсөж буй итгэлийг хатахад хүргэх эргэлзээг бус харин байнга суралцах хүслийг төрүүлэх ёстой. Мөн эргэлзээгүйгээр миний нэрэнд итгэдэг хэн боловч түүнд бүх дэлхийн хязгааруудад хүртэл би өөрийн бүх үгийг нотлох болно. Асуулт тавих нь сайн зүйл. Тэдгээр нь бидний тунгаан бодож ирж хай залбирахад хүргэдэг. Йозеф Смит амьдралынхаа туршид асуулт тавьсаар байсан. Сургаал ба гэрээний бараг бүх хэсэгт эзний асуусны хариуг түүний залбирлаар дамжин шат шатаар дүрмээр илчлэгдсэн. Аврагч үүний адил арга замаар суралцах мөн тэрээр эхлээд бүрэн байдлыг хүлээн авсан нүгэ. Харин тэрээр бүрэн байдлыг хүлээн авах хүртэл ач ивэл үргэлжиж байв. Итгэлийн шугамын дээд талыг бид Иесус Христ ба түүний сайн мэдээний талаарх төгс мэдлэг гэж нэрлэсэн. Төгс мэдлэг гэсэн үгийг судалж үзье. Гэрлийг амтлах талаар Алма та нарын мэддэг тэр зүйлд төгс хэмээн заасан. Дараагийн шүлэгт гэрлийн талаар өөрийн гэрчлэлийг нэмэхдээ төгс мэдлэг хэмээн ижил хэллэгийг бошиглагч Мормон хэлдгийг олж мэд. Учир нь болгоохтун ах дүүс минь. Та нар сайныг хилэнцтээс ялган мэдэж болохын дүгнэх нь та нарт өгөгдсөн билээ. Мөн та нар төгс мэдлэгээр мэдэж болохын тулд дүгнэх арга нь өдрийн гэрэл шөнийн харанхуйн ялгаа нь илэрхий байдаг, лугаа адил тодорхой байдаг. Учир нь болгоохтун Христийн сүнс хүн бүрд тэрээр сайныг хилэнцтээс ялган мэдэж болохын тулд өгөгдсөн байдаг. Иймийн тулд би та нарт дүгнэх аргыг үзүүлье. Учир нь Христэд итгүүлэхээр ятахыг мөн сайныг хийхийг урьдаг юм болгоно нь Христийн хүч болон бэлгээр илгээгдсэн байдаг. Иймийн тулд та нар энэ нь Бурханаас гэдгийг төгс мэдлэгээр мэдэж болно. Мөн эдүгэ ах дүүнэр минь түүгээр дүгнэж болох Христийн гэрэл болох тэрхүү гэрлийг та нар мэдэх учир буруугаар дүгнэхгүй байхаа мэдэх тун. Христийн гэрэл нь бидэнд үнний төгс мэдлэгийг өгдөг гэдгийг дээрх бошиглагчид хоёул гэрчилж байна. Дэлхийн хүмүүс хүртэл зөв ба буруугийн талаар төрөлхийн мэдрэмжтэй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тэдний ухамсар гэдэг үгийн ойлголт нь Христийн гэрлийг түүнийг танин мэдэх гэсэн утгатай бөгөөд conscientia буюу өөрийн дотоод мэдлэг гэсэн латин үгнээс гаралтай юм а. Бид уг гэрлээр үннийг олж мэдснээр үргэлжлүүлэн итгэлийг шугамн дээр шат-шатаар дүрмээр өсдөг. Мөн ариун сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үннийг мэдэж болно. Хэдхэн хормын дараа бид Алмагийн үгийг туршиж үзнэ. Ингэснээр та нар гэрэл нь ямар амттай болохыг мөн энэ нь та нар хэрхэн төгс мэдлэг өгдгийг санах болно. Туршилт хийхээс өмнө уг үйл явцдах бас нэгэн зайлшгүй шаардлагатай элементийг тодорхойлох нь чухал юм. Бид 2 дугаар Нефо 2-оос бүх зүйл сөрөг тал байх нь зайлшгүй гэдгийг сурдаг. Хүн төрлөختөн сайхны үн цэнийг мэдэж болохын тулд тэд гашууныг амсах болно. Жишээлбэл эрүүл мэнд гэдэг нь өвчин эмгэг судлах, эрх чөлөө гэдэг бол дарангуулал ба болцлолыг судлах. Аж аргал гэдэг нь уу гашуу судлах зэрэг үндсэндээ эсрэг талын судлал байдаг. Мөн гэрэл цохнуудын бяцхан гайхамшиг гэрэл нь харанхуй байхгүй бол гэрлийн үн цэнийг мэдрэхгүйтэй адил юм. Сөрөг тал нь бидний мэдлэг боловсрол аж аргал зайлшгүй шаардлагатай. Сөрөг талгүйгээр үнэн нь нүдний өмнө ил байвч харагддаггүй бөгөөд яг л агаар дутагдсанаас болж амьсгал боогдох хүртэл агаарын үн цэнийг ойлгодоггүй адил юм. Христийн гэрэл нь цаг үргэлж хаасаагүй байдаг учраас 3 дугаар Нефо 9:20 дээр гардаг ариун сүнсээр баптизм хүртсэн бөгөөд үүнийг мэдээгүй. Клементчүүдтэй адил болон хүн амьдралдаа сүнсийг аргалзалгүй. Анзаардаггүй. Сөрөг тал нь үннийг илчилж, ил гаргаа зогсохгүй үүнд байдаг хүч чадал, баяр баясгал амтыг мэдрүүлдэг. Жишээлбэл өрөлгөн хүнд хэцүү бэрхшээлийг туулснаар
туулснаар гэртээ сайхан амьдарч өсвөр насндаа жаргалдаа ташуурч байснаа ойлгосон юм. Бид өвдөлт, өвчин мэдэрч байж л эрүүл мэндэ хайрладаг. Бид ёс журамгүй явдлын золиос болсноор үнэн шударга байдлыг эрхэмлдэг. Шударга бус байдлын эсрэг харгислын үзэж байж л бид хайр ба сайхан сэтгэлийг нандиндаг. Бид өөрсдийн дотор буй гэрлээр дамжуулан сайн муугийн аль альнийг нь мэдэрсэн учраас энэ бүхнийг төгс мэдлэгтэйгээр мэддэг. Төгс мэдлэг нь баг багаар бүх зүйлийг сөрөг талаар дамжин ирдэг. Бурхны зарилгуудад дуулууртай байх нь төвлийн ажаргалтай өсөлт хөгжлийг мөн сөрөг талуудаас зайлсхийх бус харин тэдгээрийг мэдэрч ахин дэвшихийг амардаг. Дүлгөөн тэнгис чадварлаг далаачныг төөрүүлдэг вэ. Бошиглагч Жозеф Смитийн худал зүйлүүдийг нотолсноор үнэн илэрхий болдог гэж хэлсэн гүн мэдрэмж бүхий мэдлэгийг анхааралтай харна уу. Бригем Янг бас бүх үнэн сөрөг талуудаараа нотлогдож илэрхий болгодог гэж хэлжээ. Одоо та бүхнийг өөрийн сөрөг талын нэг нэгээсээ ялгаатай байх зарилгуудыг эсвэл Христийнхтэй адил сайн чанаруудыг авч үзэх туршлагын оролцогч болгоё. Та үүнийг нэг бүрчлэн авч үзэх үед Христийнхтэй адил сайн чанар нь сайхан байдаг ч сөрөг тал нь гашуун зовлонтой болохыг Христийн гэрэл таны оюун ба зүрх сэтгэлд батлан харуулах ёстой. Хайрын сөрөг тал нь үзэн ядал, дайсагнал, эсэргүүцэл. Шударга үнний сөрөг тал нь худал хуурмаг зүйл, залмих хулгай. Уучлалын сөрөг тал нь өшөө хорсол, дургуутсэл, зэвүүцэл. Сайхан сэтгэлийн сөрөг тал нь түрэмгийлэл, уур уцаар хатуу сэтгэл. Тэвчээрийн сөрөг тал нь хөнгөн хийсвэр зан, түргэн уур, тэвчээргүй байдал. Даруй байдлын сөрөг тал нь бардамнал, сэхүүн зам, бие тоох. Инхийг сахиулагчийн сөрөг тал нь зөрчилдөөнийг бий болгогч, маргаан үүсгэгч, өдөөн хатгагч. Хичээнгүй байдлын сөрөг тал нь шантрах, бууж өгөх, зөрүүдлэх. Эдгээр нь Христийнхтэй адил сайн чанарын цөөхөн жишээ боловч үрийн туршилтын үр дүн тодорхой харуулахад хангалттай юм. Та нар энэ жагсаалтдах сайн зан чанарын тунгаан бодсноор тэдгээрийн хүч, үнэн амлалтыг мянган туршлагаар дамжуулан нэг бүрчлэн мэддэг болсон гэдгээ анзаарах болно. Сайн үр жимс нь өөрийн гэсэн баримтыг мөн үүний амлалтын нотлохыг дагуулдаг. Жимс бүрийг нэг бүрчлэн шат шатаар төгс мэдлэгтэй амталснаар нотлохоо ирдэг. Төлөөлөгч Пол харин бүхнийг шалгах сайныг барихтун онцлон тэмдэглэлт нэмэгдсэн гэж хэлэхэд тэр энэ талаар ярьсан байж магадгүй. Хэрв та амьдралдаа эдгээр болон бусад сайн чанарыг хэвшүүлсэн бол итгэлийн шугам дээрх бодож байснаасаа илүү дээгүүр байрлаж болно. Гэсэн хэдиж би үүнийг тэресчрэл буюу сарны алдар суугийн гэрчлэл гэж нэрлэдэг. Морны хэлснээр Бурханаас имээдэг ямар шашны сайн хүмүүсийн Христийн гэрэлтэй байдаг бөгөөд түүний сайн мэдээний зарим хэсгийг хүлээн авсан учир ийм гэрчлэлтэй болсон байдаг. Celestial буюу нарны алдар суугийн гэрчлэл нь хүн эцгийг бүрэн байдлыг эрэлхийлэх үед ирдэг. Хүмүүн баптизм хүртэж ариун сүнсний бэлэг авахыг зохистой байвал Христийн гэрлийг илүү агуу хишгийг хүлээн авдаг. Морны номын 1 шүлэг энэ талаар хэрв энэ нь та нарын зүрхний хүслэн байх аваас тэр өөрийн сүнсийг та нарын дээр илүү илбгээр юулж болохын тулд их эзний нэрээр баптизм хүртэхэд юун та нарт болохгүй байх вүлээ. Ерөнхийлөгч Дитер Ф. Угдорф бид зүрх сэтгэл оюун ухаанаа Бурхан руу хичнээн их хандуулна. Тэнгэрлэг гэрэл бидэн дээр төчнөө ихээр хуралдах болно хэмээн бидэнд заасан. Мөн гэрлийг хүлээн авдаг мөн Бурханд үлддэг. Тэр нь илүү их гэрэл хүлээн авдаг. Мөн тэрхүү гэрэл төгс өдрийг хүртэл улам хурц болох өгсдөг. Болон өсдөг. Илүү хэмжээний гэрэл нь алсын харааг тэлдэг гэдгийг би та нарт хэлэх хэрэггүй биз. Та нар үүнийг мэднэ. Бошиглагч Жозеф Смит тийхүү хүн төгөлдржилтэд ойртох тусам үзэл бодол нь томруун таашаал нь илүү агуу болдог хэмээн хэлжээ. Илүү агуу гэрлийн тусламжтайгаар энэ туршилтаа Celestial төвшөнд хүргэж өөр хаа нэгтээ бүрхэг
төдий авч үздэг нь Иесус Христийн хожмын гигантүүдээс сүмд өрмөц болох зарим сургаалыг харьцуулж үзье. Бурхан бол бидний эцэг, бид түүний дүр төрхөөр бүтээгдсэн гэдгийн эсрэг утга нь тэр шууд утгаараа бидний эцэг биш, тэр бол ойлгогдошгүй үл мэдэгдэх нэгэн. Түүний бурханлаг байгуулганд бошиглогч төлөөлөгчд гэдгийн эсрэг утга нь тэр өөрийн бүтээсэн загварыг татгалзсан явдал. Их эзэн бол дэг журмын бурхан, санварын дэлгүүрүүдийг атгадаг хүмүүсээр дамжуулан удирдаг гэдгийн эсрэг нь төөрөгдөл, үл мэдэгдэх дуу хоолой, хуурамч сүнснүүд, санварын эрх мэдэл ба бурхны дуудагдах гэдгийн эсрэг утга нь шашин судлаар эрдэм зэрэг хамгаалах, сонгогдох, хөлсөөр ажиллах эсвэл өөрийгөө тамлах. Ёслол гэрээнүүдийн эсрэг утга нь зүгээр л сайхан амьдрах. Хүүхдүүд гим нүгэлгүй гэдгийн эсрэг утга нь нялах хүүхдийн баптизм. Морны ном нь 2 дахь гэрчил гэдгийн эсрэг утга нь Библи бол цорын ганц гэрч. Ариун сүмд нас барагчдын төлөө хийх ажлын эсрэг утга нь зул асаагаад нас барагчдын төлөө залбирах. Мөнхийн гэрлэлт ба гэр бүлийн эсрэг утга нь үхэл биднийг хагцаах хүртэл амьдрах. Үнний эсрэг зүйлтэй нь харьцуулснаар мэдлэг олгодог. Энэ нь нүдний өмнө ил байдаг боловч үл үзэгдэх зүйлийг илчлэхэд тусалдаг. Энэ нь бид бодсноосоо ч илүү ихийг мэддэг гэдгийг ойлгоход тусалдаг. Энэ нь бидний Христийн гэрлээ шаргуу судлахыг мөн сайн зүйл болгоноос зууран барьж байхад сүнслэгээр уншуулах ёстой. Одоо итгэл гэрчлэлийн өөр нэгэн сонирхолтой талыг хамтдаа судалж үзье. Судруудын удирдамж дараах тодорхойлолтыг өгдөг. Жишээ нь жинхэнэ итгэл нь хүнийг аврал руу удирдахын тулд Иесус Христэд төвлөрөх ёстой. Энэ нь харагдахгүй хэдий ч үнэн зүйлүүдэд итгэх найдварыг өөртөө багтаадаг. Иесус Христэд итгэх жишээ нь итгэх жинхэнэ итгэл нь харалгүйгээр итгэх явдал байхад дэлхийн хүмүүс эсрэгээр нь харах нь итгэл гэж үздэг нь сонирхолтой биш гэж юу? Игэл хүн ертөнцийг 5 мэдрэхүйгээр дамжуулан мэдэрдэг бөгөөд альва зүйлд нотлохоо шаарддаг. Гэвч Бурхны оршихуй ба хүч чадлыг 5 мэдрэхүйгээр мэдэрсэн боловч удаан үргэлжлүүлэх хөрвүүлгийг хүлээж аваагүй хүмүүсийн жишээ судруудад маш олон байдаг. Лимэл 2 тэнгэр илч харсан. Тэднийг үлэмж зэмэлсэн. Их эзний дуу хоолойг сонссон. Нефа гараа сунгахад их эзэн тэднийг сэгсэрсэн бөгөөд тэд Бурхны хүчийг мэдэрсэн. Би та нарын хүнсийг гал дээр болгох шаардлагагүйгээр амт оруулна гэдгийг тэд амталж мөн үнэлсэн. Лимэл 2 5 мэдрэхүүгээр олон удаа мэдэрсэн боловч эсэргүүцсэн юм. Тэдний хувьд харах нь итгэл байсан уу? Мосе Израилийн хүүхдүүдийг Египтээс гаргахад тэд өвчин, тахал, галан багна, улаан тэнгисийн хуваагдах зэргийг харж 5 мэдрэхүүгээр маннаг амталж үтсэн. Мөн тэдний өмнө явж өдөр нь тэднийг дагуулan мөн шөнө гэрэлгийг өгч мөн хүнд хэрэглэгдвэл зохих тэдгээр бүх зүйлийг тэдэнд хийж өгсөн. Их эзэн Бурхнаараа өөрсдийн гэтлэгчээр тэд удирдагдан байсан атал тэд зүр сэтгэлдээ хатууруулан мөн оюунаа харалган болгож Мосегийн эсрэг мөн үнэн болоод амьд Бурхны эсрэг хорон мог өгүүлж байсан билээ. Тэдний хувьд харах нь огтхон ч итгэл байгаагүй. Судруудад үнтэй төстэй олон жишээ байдаг боловч хамгийн итгэмээргүй жишээ нь аврагчийн дэргэд байхдаа түүнийг эсэргүүцсэн сүнслэг байдлын хувьд зэрэмдэг болсон хүмүүсийн жишээ юм. Хэдийгээр Иесус тэдний өмнө өдий олон тэмдгийг үйлдсэн боловч тэд түүнд итгэхгүй байлаа. Харах нь итгэл гэсэн ойлголтын эсрэг хитрхи олон жишээ байдаг. Зөвхөн нэг ер бусын туршлагаас өөрсдийн гэрчлэлийг тодорхойлохыг хүсдэг хүмүүс илүү агуу гэрчлэл өдөр бүр сүнсээр дамжуулан тухайлбал хамгийн сүүл судартай тэмдэглэлээ хийх зэрэг олон жижиг арга замаар бидэнд ирдэг гэдгийг анзаардаггүй. Энэ талаар бодоод үз. Та нар тим гэж илчилт шинэ ойлголтыг хүлээн авсан учраас судартай тэмдэглэл хийсэн. Сүнслэгээр өдөөгдсөн сэтгэлдүүд нь ичлэлтийг өөр нэгэн жишээ та нарын сайхан сэтгэлтэй байхаар эсвэл сайн үйлдэл хийхээр өдөөгдөх үед ба сайныг хийхийг урьдаг юм болгоно Христийн хүч болон бэлгээр илгээгдсэн байдаг. Христийн гэрэл нь цаг үргэж хаасаагүй байдаг. Та нар үүний үр
өдөр бүр мэдэрч байдаг. Мөн эдгээр шивнэгээр дамжуулан агуу болох тэрхүү зүйл жижиг зүйлүүдээс гарч ирдэг. Мөн ариун сүнсний хүчээр та нар бүх зүйлийг үннийг мэдэж болно. Морны номон дээр тэнгэр ээлж хараад итгэсэн хүнд санаанд чинь бууж байна уу? Та нар залуу Аадмагийн талаар бодож байгаа баг. Тэнгэр ээлж түнд болон Масаигийн хүүгүүдэд үзэгдэж мөн тэрээр үүлэнд байсан мэтэр доошлон ирэв. Мөн тэрээр аянгийн луу дугаа адил хоолоогоор ярив. Та нар Аадмагийн намжлал тохиолдлын энэ түүхээс хожим юу болсныг мэднэ. Аадмагийн хувьд харах нь итгэл байсан уу? Үгүй, яагаад? Учир нь Аадмаас судлахаар мөн итгэлээр суралцахын тулд сонгох эрхээ ашиглах хэрэгтэй байсан. Тэр энэхүү үннийг мэдхийн тулд хараахан залбираагүй байсан. Харах нь итгэл эсвэл гэрчлэлтэй болох дүт зам биш бөгөөд миний дурдсан олон жишээ үүнийг нотолж байна. Аадма өөртөө хүртэл хэрхэн гэрчлэлтэй болсныг дүрсэлдэг бөгөөд үүнийгээ тэнгэр элчийг харсантай холбож тайлбарлаагүй. Чухамдаа түүний гэрчлэлд ямар ч тэнгэр элч дурддаггүй байдаг. Мөн энэ нь бүгд биш. Би эдгээр зүйлүүдийн тухай өөрөө мэддэг хэмээн та нар бодохгүй байна гэж болгохдоо миний ярьсан эдгээр зүйлүүд үннийг би мэднэ хэмээн би та нарт гэрчилж байна. Мөн би тэдгээрийг гарцаагүй яахан мэдэх билээ хэмээн би та нарт бодож байна. Болгохдоо би та нарт хэлнэ. Тэдгээр нь Бурхны ариун сүнсээр гэрэл надад мэдүүлэгдсэн билээ. Болгохдоо би өөрөө эдгээр зүйлийг мэдэж болохын тулд олон хоног мацаг байж бас залбирсан. Мөн эдүгээ би өөртөө тэдгээр нь үннийг мэднэ. Учир нь эзэн Бурхан өөрийн ариун сүнсээр надад тэдгээрийг үзүүлсэн юм. Мөн энэ нь надад байгаа тэрхүү илчилтийн суу бэлэг билээ. 5 мэдрэхүүгээр дамжин гадны нөлөөллөөр гинэт сэрэх дуудлага эсвэл зан төлбөрийн богино хугацааны өөрчлөлт гарч болох нь энэ нь лимэл хоёр тохиолдсон шиг үргэлж богино настай байдаг. Бат бөх гэрчлэл нь зөвхөн хүний дотоод сэтгэлээс л гардаг бөгөөд хүн судлах ба итгэлээр суралцах үед ариун сүнс сайн мэдээг тэдний дотор хийж зүрхэндээ нь бичиж суулгадаг. Иймээс нефачууд аврагч өөрсдөд дээр нь айлчлах үед түүний харж сонсож мэдэрч түнчлэн түүний гайхамшигтайгаар бэлтгэсэн талхыг идэж мөн үнэрчсэн. Хэдиж тэд хамгийн их хүссэн түүнийхээ төлөө залбирч мөн ариун сүнс өөрсдөд нь өгөгдөхийг тэд хүсв. Хэдэн жилийн өмнө нэгэн Ахмад номлогч дараах түүхийг надтай хуваалцсан юм. Энэ явдал 1960-аад онд түүний залуу байхад тохиолдсон бөгөөд зөвхөн судлах, залбирах зэргээр дамжуулан ариун сүнс бидэнд үнний гэрчлэл өгдөг гэдгийг харуулдаг. Тэр хэлэхдээ би Ютагийн Прово хотын төвд нэгэн жижигхэн байранд ганцаараа амьдардаг байсан. Би Прово дахь нэг жижигхэн тавилгын дэлгүүрт худалдагч хийдэг байв. Энэ явдал шинэ жилийн баярын өмнөх амралтын өдрүүдэд тохиолдсон юм. Бид баяраар олон хоног амардаг байлаа. Энэ явдал 12 дугаар сарын 31-ний пүрэв гараг буюу шинэ он гарахын өмнөх өдөр тохиолдсон юм а. Ажил маань пүрэв гарагаас нэм гараг хүртэл амарсан бөгөөд би баяр тэмдэглэх ямар нэг төлөвлөсөн зүйлгүй байранда байв. Би оройн хоолоо хийж болохыг нь хүлээх зураа ямар нэг юм олж уншихыг хүслээ. Байранд маань ямар ч унших зүйл байхгүй байсан учраас хажуугийн өрөөнд амьдардаг залуучуудаас Brigham Young их сургуулийн оюутнуудаас асуухаар очив. Би Field and Stream эсвэл үүнтэй төстэй сэтгүүл олох санаатай байсан. Тэдэнд ямар сэтгүүл байхгүй, харин нэг ном байгаа гэж хэллээ. Тэд надад Морны ном өгсөн. Би Мормон сүмийн талаар сонссон боловч энэ номыг төдийлөн сайн мэддэггүй байв. Би тэдэнд талархаад номоо өрөөндөө авч орсон юм. Би оройн хоолны үеэр номыг гүйлгэн харж уншиж эхэллээ. Би үйл явдлыг нь ойлгох санаатай хэдэн хуудас гүйлгэж харснаа санаж байна. Үүнд миний хизээ сонсож байгаа үгээр газрууд байсан болохоор сонирхол төрөхгүй л байлаа. Оройн хоолны дараа би үгүй баярлаа гэж хэлээд номыг буцааж өгөв. Чи үүний талаар залбирсан уу гэж нэг залуу асуулаа. Залбирах гинэ гэж би хариулав. Би ямар нэг номны талаар залбирахыг хүссэн биш, харин зүгээр л унших юм авахыг хүссэн юм. Ингээд Морны номын агуулгын талаар маш сонирхолтой яриа өрнөсөн юм. Энэ ном нь содор бөгөөд хэрэв та би залбирч дараа нь эдгээр зүйлийг үннийг мэдхийн тулд үнэн хүсэлтэйгээр уншвал Бурхан үүний үннийг ариун сүнсний хүчээр надад мэдүүлэх болно гэж тэд хэлв. Би католик шашнаар хүмүүжсэн. Тухайн үед би итгэхгүй байсан ч энэ нь миний заалгасан цорын ганц шашин байсан учраас католик сүмдэх гишүүнчлэлээр чухал гэж үздэг байлаа. Би их эзэн болон Мэрид
хандан залбирах залбирлын номноос уншиж зэргийг л хийдэг байсан ч эдгээрийг хийгээгүй их утсан байсан юм. Харин энэ залуу үл мэдэх бурханд хандан залбирч мөн түүнээс энэ ном үнэн эсхийг асуухыг надаас хүсв. За ямар хамаатай юм. Өөр хийх зүйлгүй зүйл байхгүй. Тэгээ ч олон хоног амрах болохоор оролдоод үзье гэж бодлоо. Би номыг гэртээ авчираад нэг лаад шар айрыг задлан тамхиа асаагаад өвдөг сөхөрч энэ ном үнэн эсхийг хэлж өгөхийг бурхнаас гуйсан юм. Дараа нь би Нефа буянт сайн эцэг ихээс мэдлсэний учир гээд уншиж эхэллээ. Нэрс болон газрууд хэдхэн цагийн өмнө унсантай адил байлаа. Өмнөх оролдлогоос ялгаатай ганц зүйл нь надад байсан итгэлгүй байдлын эргэлзээ мэдрэмж алга болсон байв. Би номоо шимтэн уншиж байлаа. Би Нефаг болон түүний ах нарыг төсөөлж байсан бөгөөд тэд түүнд хатуу хандахад уур минь хүрч байлаа. Нефа надад таалагдав. Би сайн хүмүүсийг дэмжиж муу хүмүүсийн өмнөөс харамсаж байлаа. Би олон цаг уншиж номноос салж чадахгүй байлаа. Би цагаа хартал бараг өглөөний 5 цаг болж байлаа. Би өөртөө шинэ оны минь хүргээд унтаад өгсөн юм. Би 8:30-ийн үед сэрээд өөрийн мэдлгүй нөгөө номоо барьж авлаа. Амралтын өдрүүд энэ маягаар өнгөрөв. Parli Pipra дахтай адил надад хоол идэх ямар ч хүсэл байсангүй. Намайг саатуулах ямар ч зүйлийг би хүсэхгүй байлаа. Би уцаа салгаад өдөржингөө номоо уншиж үе хөнгөн юм идэх гэж завсалгаа авч байлаа. Эхний өдөртөө адил би үүр цайтал уншиж хэдхэн цаг унтаад дахин номоо уншлаа. Ингээд би даваа гарагийн өглөөний 5 цагийн үед номоо уншиж дуусгаад ядарсандаа унтчихсан юм. Тэр жилийн Христийн мэдлсний баярын өмнөхөн би American Fork хавьд нэгэн том хивс борлуулсан юм а. Энэ нь тусгай төрлийн хивс байсан учраас манай дарга хивсний дэвсэлтийг удирдан хянах ажлыг надад даалгасан юм. Дарга маань Провод бишопоор үйлчилж байсан ба хэд хэдэн удаа надтай сүмийн талаар ярилцаж байсан боловч би огт сонирхож байгааг. Тэр сайн дарга байсан боловч түргэн ууртай хүн байсан болохоор түүнийг өдөхийг хүсдэггүй байлаа. Би даваа гарагийн өглөө 8 цагаас хивс дэвсэх ажлыг хариуцаж хийлгэх ёстой байв. 5 цаг болоход би ажил дээр очиагүй байлаа. 9 дараа нь 10 цаг болоход ч очиагүй байв. Эцэст нь 10:30-ийн үед дарга маань дэлбэртлээ уурлаж намайг толгой төрүүгүй загнахаар байранд маань ирээд морны ном тэрвэн буудан дээр хөвтөж байгааг намайг хараад бодлоо өөрчилжээ. Тэр хаалгыг чимээгүйхэн хаагаад ажил руугаа буцаж очин хивс дэвсэх ажлаа өөрөө хийлгэж эхлэхээр шийдсэн байлаа. Би 11:30 өнгөрч байхад сэрээд дарга маань ирсэн гэдгийг мэдээгүйгээр цагаа харж харьцангуй богино хугацаанд 2 дахь удаага залбирсан юм. Би түрүүхэн хурцлаа тэнд очихдоо ажилгүй болсон байх таа гэсэн бодолтойгоор машиндаа суун ажил руугаа давхиж билээ. Би даргаагаа хараад уучлалгүйгээр очлоо. Тэр над руу харж үл ядаг инээмсэглээд ном хэр зэрэг таалагдсан бэ гэж асуув. Би юу болсныг ойлгож амралтын өдрүүдээр болсон зүйлийг бодоод нүдэндээ нулимстаагаар олж мэдсэн ганц зүйлээ хэлсэн. Энэ ном үнэн. Морны ном бол Бурхны үг. Тэгээд би үүлж эхэлсэн ба тэр намайг тэврэв. Би 1965 оны 1-р сарын 22-нд Иесус Христийн хожмын гигантнүүдийн сүмд баптизм хүртсэн билээ. Би энэ сайн ахтай хүрүүлэгдснээс нь хойш олон жилийн дараа эхнэрийнхээ хамт Сан Диего дахь Мормон сумангийн зочдын төвд номлогчоор үйлчилж байхад нь танилцсан. Би яагаад энэ түүхэнд тийм их дуртай вэ гэхээр Морны номыг унших гэсэн түүний хоёр оролдлогын ялгаатай байдал юм. Тэр эхний удаа уншиж эхлэхдээ үнэн хүсэлгүй бас залбираагүй байсан. Хоёр дахь удаа тэрээр үнэн хүсэлтэйгээр залбиралтайгаар уншсан учраас энэ нь эхнийхээсээ тис өөр байсан. Морны ном болон сайн мэдээг үнэн гэдгийг мэдэх ганцхан арга зам байдаг бөгөөд энэ нь зүгээр нэг сониуц зан юм уу 5 мэдрэхүүгээс ч илүү
илүү зүйлийг шаарддаг. Энэ нь хүнээс сонгох, эрхээ ашиглахыг мөн мэдэх гэсэн хүслийнхээ дагуу үйлдэхийг шаарддаг. Мөн та нар эдгээр зүйлийг хүлээн аваа, та нар Бурхан мөнхийн эцгээс Христийн нэрээр эдгээр зүйлийг үнэн эсхийг асуухыг та нарт ухуулъя би. Мөн хэрэв та нар Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас тэрээр үүний үннийг ариун сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно. Мөн ариун сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үннийг мэдэх болно. Энэ амлалт нь тэр мэдүүлэх байх эсвэл магадгүй эсвэл болзошгүй гэж хэлээгүй. Харин энэ нь тэрээр үннийг ариун сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно гэсэн амлалт юм. Энэ түүхээс сурч болох бас нэгэн чухал зүйл бол та гэрчлэлтэй болохын тулд Морны номыг бүтнээр нь унших хэрэггүй. Энэ түүхэнд гарч буй энэ залуу эхний хуудсан дээр гэрлийг амталсан. Тэр пиццаг амттай гэдгийг мэдхийн тулд бүтэн пицца идэх шаардлагагүй байсан. Зарим хүний хувьд гэрлэн цаг хугацаа өнгөрөх тусам илүү амттай байж болно. Аалма дараах шүлгэн энэ талаар ярьж байгаа юм шиг санагддаг. Тийм ээ, энэ нь ойлголтын минь гэгэрүүлж эхлэв. Тийм ээ, энэ нь надад амтд байх болж эхлэв. Хэлэх үгнийхээ эхэнд би та нараас итгэлийн шугамн дээр өөрсдийн гэрчлэлд үнэлгээ өгөхийг хүссэн. Та нарын гэрчлэл төсөөснөөс ч илүү хүчтэй гэдгийг олж мэдсэн байх гэж найдаж байна. Та нар ариун сүнсийг багшаа болгосноор сайн мэдээний олон жимсний талаар төгс мэдлэгтэй болсон бөгөөд та нарын гэрчлэл нэг нэгээр шатаар дүрмээр өдөр ирэх тусам хүчтэй болж байгаа. Хүн сайн мэдээнээс суралцаж үүний дагуу амьдрах тусам илүү их гэрэл хүлээж авч эцгийн төлөвлөгөө илүү ойлгомжтой болдог. Бид амьдралын модны жимс нь үнэхээр урд өмнө бидний амсаж асан бүхнээс дээгүүр тэргүүн амтад мөн энэ нь бидний бодглыг үлэмж агуу баяраар дүүргдэг гэдгийг туршлагаараа мэдэж авдаг. Энэ нь бидний амьдралд эерэг үр дүн авчирч ажиллал, баяр баясгалан, хяналтыг болон мөнхөд гэр бүлээрээ төгсөшгүй аж аргалтай байх найдварыг өгдөг учраас бид үүнийг хайрлаж сурдаг. Би ариун сүнсний хүчээр Морны ном үнэн гэдгийг мэддэг бөгөөд үүнийг мэддэг гэдгийг гэрчилж байна. Энэ бол Бурхны үг юм. Энэ нь амттай, бас амт нь үн цэнтэй. Би үүнийг амтлах дуртай төдийгүй амтыг нь эрхэмлдэг. Иесус Христ бол Бурхны хүү бөгөөд тэр дэлхийн нүглийн төлөө цовдлогдсон мөн зовсон гэдгийг би гэрчилж байна. Тэр бидний аврагч бөгөөд дэлхий дээрх өөрийн сүм ба хаант улсыг амьд бошиглогч төлөөлөгчдөөр дамжуулан удирддаг. Би түүний нэрийг болон эдгээр ариун нандин үннийг Иесус Христийн нэрээр гэрчилж байна. Амен. Marvelous work has
Our Father in heaven, Тэнгэр дэх эзэн минь, bow before thee in humble prayer to think бид олон агуу ажлынхын төлөө ялангуяа тантай болон таны хүү Иесус Христостэй адил болох энэ амьдралын туршлагад талархан таны өмнө бүхийж даруухнаар залбирч байна. Эцэг минь, to share with us бид ахлах Робинсыг таны сүнстэй хамт байж тантай болон таны хүүтэй илүү адил болохын тулд бид юу мэдж авах, мөн таны судруудаас юуг судлах, хэрхэн мэдлэгээ өргөжүүлэх, оюун санаагаа гэгэрүүлэх талаар хуваалцсан талархаж байна. Эцэг минь, бид өнөөдрийн хуваалцсан зүйлсийг харах нүдтэй, сонсох чигтэй, мэдэх зүрх сэтгэлтэй байж, үүнийг болон түүний хүү Иесусийн загаатгатаар амьдралдаа хэрэгжүүлэх болтугай хэмээн залбирч байна. to love thee. Би түүнийг болон эцэг таныг үргэлж санаж хайрладаг байхаар эзлээч. Мөн бид эгэл чанаа орхиж илүү мэрэгэн сонголт хийж байх тусаараа. We pray that may Тэнгэрлэг эцэг минь, of the natural man бид энэ бүхнийг таны хүү Иесусийн нэрээр даруухнаар залбирч байна. in the name of thy Son, even Jesus Christ. Амен.